За хайрыг мэдрэх зам нь их усүрт очих болно. Их усүрийн орчлон ертөнцийг бүтээх бүх бүтээлийн үнд суурь нь өөрөө хайр юм. Их усүрийн орчлон ертөнцийг нь бүтээсэн бүр үндэс суурь нь өөрөө хайр. Тэгэхээр бидний энэ сая мэдэрсэн бясалгалд яаж мэдрэгдсэн бүгдээрээ коммент бичиж болно шүү. Яг ямар мэдрэмжийг авсан хайр гэж хэр юм бэ? Энэ орчлон ертөнцид бид нар ер нь юу ингээ чухал байдгийг сүйд ингээд хайр чухал уу мөнгө чухал уу гэд бас дээр үднийг тийм яриад байдаг гэсэн тий. За эргээд орё. За их усүр энэ тэр бүтээсэн бүтээлийн үнд суурь нь өөрөө хайр гэж юм тий. Хамгийн гол түлхүүр нь энэ байна. Тэгвэл бид нар орчлон ертөнд түүн доторх бүхий л төрөл зүйл хайр ба сэтгэл юм бол хажуугаар нь зэрэгцэн орших хар муу санааг хэн бүтээсэн бах вэ гэдэг асуулт мэдээж хамт гарч ирнэ. Үүнийг гэрэл ба харанхуй гэж тодтогч байдаг утга санаа оршноо. За гэрэл ба харанхуй гэдэг нь одоо бидний мэддгээр нэг арга бэлгийн тэмдэг гэж байдаг те. Цагаан дотор жижигхэн хар дотор жижигхэн цагаан нэг юм тэмдэг гэдэг шүү дээ. Арга бэлэг. За тэгвэл гэрэл буюу хайрыг мэдрэхин тулд хэрвээ тэр харанхуй гэж тэр бяцхан зүйл байгаагүй бол бид нар хайрын тэр агуу тэр хүч гэрлийг мэдрэх боломжгүй гэсэн. Бид нар нэг хэмнэл байгаад ах мэл бид нар тухайн зүйлийг ялгаж харж болдгоо учраас энэ жоохон хар гэдэг зүйл бэжэж түүний гэрлийг ялгаж харах өнгө нь болж өгдөг байна шүү дээ. Бид нар ч гэсэн хүн ингээ таныг хайрлахгүй бол хайрлаж байгаа хүнийг энийг хайрлаад байгаа юм байна гэдгийг мэдэрдэгтэй адилхан л гэсэн. За одоо нийт 2-оос 10 хүртэлх хэмжээстэд хамардаг бит ба бит бус, бодит ба бодит бус нийт оршинлуудад яаж илэрхийлэгддэг вэ гэхлээр та нар хайр хэмжээс бүрт өөр илэрхийлэгддэг гэж ойлгож байна уу? Яг үндэ бол бүгд ижил ойлголттой тайлбарлагдана. Түүнд дотор та нар авиа гаргаад хайр илэрхийлж байдаг. Бид нэрийг хэлж байна те. Бид нар авиа гаргаад хайрыг илэрхийлж байдаг. Харин бусд нь бодлын давтамжаар илэрхийлж байдаг. Хүмүүс л ингээ бид нар тийм ээ хайртай хайргүй гэд яриад байгаа боловч бусад оршиллууд бол бид нар шиг ярихгүй штэ. Тэгэхээр бодлоос гарч буй тэрхүү давтамжаар тэрхүү хайрыг илэрхийлдэг байх нь. Үүнийг хүртэх агуулга нь яг адилхан. Жишээ нь чи хайраа үгээр давтамж болгон илгээлээ хүртэх ёстой нь л авч чадвал тухайн хүртэгч биетэд тэтгэлт болдог. Мэдрээгүй авч чадаагүй бол нөлөөлөхгүй хажуугаар нь өнгөрөө одно. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за хайрыг ямар ч байсан бид нар ингэдэг штэ. Надад хайртай юм шиг байна. Би тэрийг одоо маа нөхөр надад хайртай гэж огт хэлдэггүй мөртлөө хайр нь мэдрэгдэл байдаг. Тэгэхээр тэр хүнээс тэр давтамж ингээд гараад идэг гэсэн үг байхгүй. Тэрийг нь бид нар ингээд бас мэдж гэн гэсэн. Бид нар авиагаар илэрхийлдэг ч мөн адилхан тэрхүү давтамжийг мэдэрч л байдаг те. Гэтэл хайрлаад тахад нөгөө тухайн хүртэгч буюу хүлээн авагч нь хайрыг нь мэдрэхгүй ингээд шүмжлээд ингээд одоо үгүйсгээд байх юм бол тухайн хүртэгч маань тэр тухайн хайрыг авч чадахгүй байх нь шүү дээ. Нөлөөлөхгүй хажуугаар нь өнгөрөөл явчихна гэсэн. Тэгэхээр бид нар хүний өгч байгаа хайрыг мэдрэх гэдэг нь бас нэг юу байх нь шүү дээ. Тухайн зүйлийг авах. Тухайн буяа шиг авах ч юм уу те. За одоо жишээлбэл их усүрээс одоо бидэрлүү ингээл мэдээлэл дамжуулаад тэгээд зөвлөлийнхнаар дамжуулаад их усүрийн доор хариалагддаг. Зөвлөлийнхнаар дамжуулаад бидний дотоод асуудалд оролцохгүй ч гэсэн бидний сүнсний хөгжил твшилд бидний тусын тулд л одоо энэ бүхнийг хэлж байгаа шүү дээ. Гэтэл энэ зүйлийг ингээд ойлгож хүлээж авч чадвал бас энэ хайрыг авч байгаа л гэж миний хувьд бол ойлгож байна гэсэн үг. Тэгээд ингээд гоё зүйл ухамсарын тэлд нөгөөд хад авч чадахгүй байх юм бол би тэгээд миний хөгжил тэр төвшөндөө л байна гэсэн үг. За энэ бол миний ариун тунгалгын л хувийн бодол шүү. Ингэж надад санагдаж байна. За танахаас бусад оршинлууд хайрыг давтамжинд хувирган цэвэр энерги болгон илгээдэг. Хайрыг давтамжинд болгон хувиргаад цэвэр энерги болгон илгээдэг байна. Үүнийг зарим дамжуултанд давхардуулан илгээдэг. Та нар авиаг ярих хэлбэрт оруулан харилцдаг. Харин та нартай хамтран орших бусад оршинлууд давтамжинд хувирган харилцан ойлголцдог. Ердөө ялгаан л энэ. Үхч бай, бодолч бай.
бүгд давтамж болон бусдад хүрнэ. За тэгэхээр энэ ч бас нэг чухал агуулга гарч ирж байна. Үгч вэ, бодолч вэ, бүгд давтамж болон бусдад хүрнэ. За бид нар ингээ үгээрээ хэлэхгүй байсан ч гэсэн бидрийг мэдэрдэг штэ. Гаднаас ороод ирэнгүүт энэ ууртай байна, энэ баяртай байна гэдэг чинь бид нар гэтэл би ууртай байна гэж орж ирээгүй үсттэй тэр хүн. Тэгэхээр бид нар тэр давтамжийг мэдэрч чаддаг байхгүй юу? Бид нар хүний бодлыг ч тэгж мэдэрдэг те. Энэ тэгж бодоод тах ш. Энэ намайг нэг жоохон хардаад тах шиг байна ч гэдэг юм уу. Мэддэг штэ. Тийм ээ. За ерөнхийдөө энэ зүйлийг ямар ингээ одоо хайрыг ингээ те бодолч өөгч ингээ давтамжаар ингээ илгээж байгаа зүйлийг хүлээн авагч нь л тухайн хүлээн авагт нээлттэй хаалттай байхаас л хамаардаг. Тухайн хүн нээлттэй байвал гой хүлээгээд давна. Хаалттай байх юм бол тухайн зүйлийг мэдрэхгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар юун дээр нээж, юун дээр хаах вэ гэдгээ бид нар нээлттэй байж чадчихэв үү? Бид нар ихэвчлэн аав ээж минь бид нар ингээл хайрлаа л гэдэг те. Тэгэл одоо хөгшөрсөн анаа тэгж харилж ирсэн бэ. Өөрөө хүүхд төрүүлэнгүүтэл бид нар намайг бас ингэж харилж ирсэн бэ гэдгээ сайн мэддэг штэ те. Бүр 30, 20, 30, 40 жилийн дараа л мэддэг штэ те. Тэгэхээр тэр нээлттэй хаалттай байна уу гэдгээ бас өөртөөс нэг тунгаа асуух хэрэгтэй юм шиг байна. За учир нь хайр давтамжинд хувирсан цэвэр энерги байдаг ба хайрыг яаж ойлгож байгаагаас л хамаардаг. Ерөөсөө цэвэр энерги байна. Давтамжинд хувирсан. За зөв ойлголтын хайр цэвэр энерги, дутуу ойлголтын хайр энгийн харилцааны энерги агуулад цэвэр бол хүлээн авагчид тэтгэлт болдог. Энгийн энерги бол нөлөөлөхгүй ойлгомжтой байж гэн те түрүүч ярьсан. Тэгэхээр та тэрийг хүлээж авч чадчихлээвэл та маш гоо тэтгэгдэнэ. Хүлээж авч чадахгүй бол зүгээр л нэг зүйл болоод өнгөрчих юм байх нь. За харин 10 ба түүнээс дээш оршинлуудад хөгжлийн шатаас шалтгаалаад бодит биегүй болдог учраас хайрын хэрэглээнд багасаад оронд нь бусдын тусын тулд гэсэн сэтгэлийн хэрэглээ ихсэж оршин тогтцын хэмжигдэхүүн өөр байдаг гэж. Тэгэл одоо бид нар тэгдэг шүү дээ. Бусдыг уучлж өршөөж чаддаг агуу хүмүүс гэж ярьдаг те. Хүнийг маш гомдоосон ч гэсэн уйлж өршөөж чаддаг, хайрлж чаддаг гэдэг чинь нэлээд энэ би гэдэг юмнаас нэлээд гарцсан л одоо нөгөө бас гайг өсч яваал сүнс гэж ойлгож болох нь те. За хайр бүх хэмжээст ижил ойлголт. Харин яаж илэрхийлэгдэж байгаа нь өөр байж болдог. Танаа уртын дууны чичиргээ орчлонгийн хязгаар хүртэл цуурайтдаг гэж бид хэлсэнчлэн цэвэр хайрын давтамжийн энергич мөн хязгаарт хүрэх тийм агуу чадaltaй байдаг байна. Тийм агуу ингээд цацраг ингээд давтамж болоод цацардаг байна шүү дээ. Цэвэр энерги болтол тийм гоё. Одоо Beauty and the Beast кинон дээр одоо би яг энгийн амьдралтайгаа ингэж холбож жоохон тайлбарлахыг оролдоод байна л да өөрөөрөө. Төвлөнд дамжуулсан дээр нэг жоохон нөгөө мангас гүнзгийд хоёр кино гэдэгтэй тэгсэж нөгөө мангас нь ингээд мангасыг хайраараа ангаагаад нөгөө хүн болгож хувиргадаг шүү дээ тий. Гэтэл тийм агуу цэвэр энерги байдаг байна шүү дээ. За хайр нь сүнсний тэлэлт бөгөөд их үүсвэр өөрөө хайрын гэрэл бол үүсгэн бүтээсэн бүх амьд оршинлуудын үндсэн сүнсний тэтгэлт нь хайр юм. Сүнсний тэтгэлт нь ерөөсөө хайр юм. Одоо сүнс нь ерөөсөө хайр нь ерөөсөө сүнсний хоол юм. За энийг болохоор бас ингэж би нэмэж өөрөөрөө тайлбарлахад бид нар ингээ хүүхдээ маш хайрладаг шүү дээ тий. Гой дурсамжийг бүтээдэг. Хамтдаа гой цагийг өнгөрөөд ярилцаа түнд хайраа ингээд илэрхийлэхээр том болоод хүн чинь ингээд угаасаа л энэ дэлхий дээр сурах гэж ирсэн болохоор уналтууд маш их тохиолдсон шүү дээ. Унана сэтгэлээр унана. Тэр үед нөгөө нэг хоолоо гаргаж ирээд бид нар иддэг. Тэгж гой хайраа мэдрээд ээжийнхаа хайр, аавынхаа хайр, хайр таныхаа тэр хайрыг эргэж гарч иж бид нар жоохон тэжээгдээ дахиад цаашаа явах хүч заримдаа авах тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө үндсэн сүнсний тэтгэлт нь өөрөө л хайр байдаг юм. Тэгэхээр хайр энэ бүх зүйл. Хайрыг их үсрийн энэ бочлын ертөнцийг бүтээсэн энэ гол энэ зүйл нь өөрөө хайрын дээр үүссэн гэж байна шүү дээ. Гэтэл бидрийг бүтээхэд одоо үнэн мэдлэг ном дээр байгаа бид нар өөрөө их үсрийн өчүүхэн баг хэсгээс ингээд бид нар дотор оршиж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар хайрын мөн чанартай хайрлж чаддаг, мөн бүтээгч чанартай байдаг юм.
байдаг бахна штэ. За хайр бол сүнсэнд л хэрэгтэй. Харин сүнсний гадна бидний хамгаалтын физик бие болон бусад биетэд хамааралтай ойлголт. Тэгэхээр энэ хайр хаанаас гардаг вэ? Бидний физик биеэс биш. Бидний сүнсээр гараад физик биеэр дамжуулагдаж тэрвэрдэг, илдэг ч юм уу тийм болдог байна шүү дээ. Тэр сүнсэнд л хэрэгтэй. Бидний сүнснээс гарч ирдэг зүйл байхгүй юу? Та яг сая цээжнийхээ сүмд тэрчээ мэдэрч хахад тэр та өөрийнхөө тэр сүнс рүү сая өөртөө бид нар очиж байгаа тэр гэсэн байгаа. Хэрвээ мэдэрсэн хүн байх юм бол яг тэнд хэн байна? Ямар байна гэж асуусан чинь тийм учиртай. За ер нь 4 5 6 7 хэмжээстэд хамаарах физик ба сэрэг биетүүд хэрэгтэй үед өөрийгөө хайраар тэтгэх арга ухаанаа мэдтгээ. 4-өөс 7 хэмжээстэд гэж байна тийм үү? Та нар ч мөн адил мөн хэдийд яаж өөрийгөө хайраар тэтгэх арга ухаанаа суралцсан мэддэг болов сайн гэж. За бид нар бол одоогоор 3 хэмжээстэй 5 хэмжээст рүү одоо тэмүүлж байгаа тийм. Тэгвэл өөрсдийнхөө хайраар тэтгэх арга ухааныг мэддэг болов сайн гэдэг нь яг юу хэлж байна одоо та нар бодоод үзье. Хамгийн ихний гараа бол бид нар өөрсдөө хайрлахаас эхэлнэ гэсэн үг. За энэ бол миний үг шүү те. Хайраар тэтгэх та нар арга ухаанаа мэддэг болов сайн гэж зөвлөлийнхэн хэлж өгч байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр маш анхааралтай байх хэрэгтэй. Би хэрхэн өөрийгөө хайраар тэтгэх вэ? Тэгвэл хайр гэж яг юу хэлэх вэ? Би яаж өөрийгөө хайраар тэтгэх вэ? Би өөрийгөө хайраар тэтгээд ах юм бол бидний одоо нөгөө сөрөг, гомдол, харуулсал, уйтгар, гуниг, өөрийгөө буруутгах, үзэн ядах, бусдыг шүүмжлэх, зэрэг бусад хамгаалтын систем болох эго тэр дөрүүд бүгд хуулагдан хаягдана гэсэн үг. Бид нар өөрийгөө хайрлаж бусдыг хайрлаж сурна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хайрлана гэдэгт юуг орох вэ? Амрах цагтаа амарч, ухамсар сүнсний хөгжлөд тэлэх мэдлэг мэдээллүүдээ өөртөө яг тэр дуртай тэрхүү зүйлээ сонсч мэдэх. Өөрийнхөө дуртай зүйлээ хийх, сакс тоглох бол саксаа тоглох. Ингээд бид нар өөрийгөө тийм ад шаргалтай байх мэдрүүлэх тэрхүү давтамжинд сая нэг авчирч ээж бидний тэр юм ингээд тавигдаад тэгээд бид нар хайранд өөрийгөө нээж өгөх зүрх сэтгэл одоо зүрхэн хүрд гэж байна, хоолой хүрд гэж байна. Тэр зүрхэн хүрдээ нээх бол тэр нэг өөрийгөө тэр хэцүү байгаа багалсан байсан тэр гомдол харуулт тэр бүх юмаа тавьж явуулахтай бас холбоотой. Тэгээд сүнснийхээ хөгжлийн төлөө өөрийнхөө одоо энэ таад ороод ирсэн л байна л да. Энэ гоё энэ бүх зүйлийг сонсох бол та яг тэр таны сүнс чинь бүхнийг мэдэрч байгаа гэсэн. Одоо та өөрийгөө хайрлаж байна гэсэн үг байхгүй? Дуртай юмаа хийж, зөв юмаа хийж тэ. За тэгээд суралцаа мэддэг болов сайн гэхлээр та бүх юм цаашаа сайн суралцаарай. Яавал би өөрийгөө хайрлах юм шиг байна. Та өөрийгөө хайрлахаар танаас гэрэл цэцраад эхэлнэ. Танд гомдол энерги тийм давтамж та ялгаруулахгүй бол та тийм хайрлжвал танаас хайрын л давтамж гарна штэ. Бид нар ээж нь гэртээ орж ирэл гомдцсон цөхөрцөө орж ирэл уурлал орилж чарлал хашигчвал тийм л давтамж гэрээрээ нэг цацсан штэ. Гэтэл та өөрийгөө хайрлаад ажралтайгаар дуулан бүжиглээд гэртээ гэрээ цэвэрсэн ч ажиллаа хийсэн ч ямар ч вэ ингээд байх юм бол тэр энерги цэцэрнэ л гэсэн үг байхгүй. Тэг эн чин та нар гэрэлтгээс эхэлж байгаа. Тэгээ та гэрэлж байгаа гэсэн. Та өөрөө гэрэл. Та гэрлээ асааж яана гэсэн. Сэрээд та өөрийнхөө тэр торлох сүнсний тэр хайрын тэр мөн чанар их усрын бүтээсэн та шүү дээ. Тагаа тэр хүү гэрлийг цацраах юм бол энэ дэлхий чинь ингээд яваад болтолно гэсэн үг байхгүй. За энерги гэдэг за үргэлжлүүлээд уншъя. Энерги гэдэг сүнсний тижэл. Цэвэр хайрч мөн сүнсний тижэл. Энерги өөрөө сүнсний тижэл ах нь байна. Цэвэр хайрч мөн сүнсний тижэл ах нь. Тэгэхээр бидний үндсэн хоол бол хайр ах нь. Одоо зарим хүмүүс яриад л итгэжтэй. Ингээл үнтэй гоё машин тэрэг байшаасаа байхгүй ч гэсэн хоёлоо хоорондоо ингээ хайрлаад хөвтөж жагаад гөөмөн жаргалтай гэл дуу хүртэл байдаг штэ. Тэр чинь яг энийг л хэлээдсэн байх нь штэ. Тэгэхээр хайр бол хамгийн үнцэнтэй, хамгийн баян цатгалан байлгадаг тэр зүйл ах нь. Бусад бүхэл зүйлсүүдээс таашаал тэр авах мэдрэмж нь бол хайр мэдрэмж хамгийн агуу гэсэн үг. За хоёр өөрч нэг сүнсний тэлэлт юм а гэж хоёлоо өөр ингээд энерги цэвэр хайр гэж нэрлэдэг байгаа боловч нэг сүнсний тэлэлт тэтгэлд байх нь нэтэр маань. Хайр дүрэн
ерөнхий дээд зөвлөлөөс. За ингэж бидэрт амжилт өгсөн байна. За сонссонд ашиглалаа. Тэгээд асуулт байвал комментод бичцгээе. Юу мэдэрснээ хуваалцъя. За багштай маш их баярлалаа. Маш сайхан энгийн ойлгомжтой сайхан тайлбарлалаа. Маш их баярлалаа. За сүүлийн 2 сэдв маань ийм техникийн садлаас болоод ердөөсөө хүмүүст хүрч чадаагүй мөн зөвлөлийнхэн бол биднээсийн энэ яриаг бас сонсч байдаг, сонсож чадаагүй. Тэгэхээр дараагийн 7 хоногийн сэдв маань бас өнгөрсөн сэдвийг Рокки багш маань ярихаар байгаа шүү. Тэгээд тэрний дараагийн 7 хоногоос их тесрэлтийн онол үнэн ба гарцны талаар тэрний дараагийн 7 хоногоос олно. Энэний дараагийн 7 хоногт Рокки багш маань энэний төрөвчийн бас сэдвийг ярина. Ойлгомжтойгоор ярина. За асуух асуулт байвал за Рокки багш нь уншаад эхлэх үү? За сэдв нь юу вэ? За инх амьдрах үе. За 6 асуулт асуусан байна. За эхнийх нь болохоор бидний биеийн даавруудыг юу зохицуулдаг вэ? Сүнс үүнд оролцдог уу гэсэн байна. За нэгээр нь хариулъя явж тээ. Бие чинь хөдлөж байгаа зүйл урд нь ярьж байсан бактериуд биднүүсийн зүрх ажиллаад байгаа, зүрх лугшаад, зүрхэнд байгаа бүх цусыг бүх биеэр тараагаад ингээд хөдөлгөөд байгаа зүйлүүд маань бактери байдаг шүү. За 2 дугаар асуулт. За бид хүн болохдоо өөрсдөө туулалтаа сонгодог гэдгээ. Түүн дотор ямар өвчнөр өвдөх, яаж үхэх, хэд наслах зэрэг нь багтдаг уу гэсэн байна. За энэ бол байж болно. Зарим нэгэн гэгээрцэн сүнснүүд одоо яг ингээд бүр ингээд биеийг хөдөлж чадахгүй саажилттай тэр амьдралыг сонгоод тийм байхад би өөрийгөө ухамсараа сүнсээ хөгжүүлээд тэлж чадах нь уу? Тийм байхад ямар байх вэ гэд тэгээд тийм биеинд ороод үзэх тохиолдол байна. Бусад тохиолдолд ямар өвчнөр өвдөх, яаж юу тэрийгээ болохоор энэ бие дөнгө сая айри багш маань хэлсэн бие харилцаас хамаарат энэ бие өмсөж байгаа хувцаа хэр гамтай идэж хэрглэж байна. Тэрнээс чинь хөгжин чинь хамаарна. Тэгээд бүгдөө цаанаасаа ирдэг гэд бие гамгүй харилцахгүй тэр биенийхээ эсрэг одоо ингээд хортой бүхнийг ууж идэж хэрглээд байх юм бол мэдээж өвчлөлт тэр бие организм нь биднүүст өөрийнхөө хэлээр чи чинь буруу яваад байна, ингээд байна гэдгийг хэлэх гэж өвчнөр илэрч идэг. Тийм болохоор энэ харьцангуй ойлголт байгаа биз. Цаанаас түнс өөрөө би яг ийм тахир дутуу болоод хүн болоод үзье. Тэгвэл би давах нь уу гэж сонгосон ч байж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд өөрөө эрүүл саруулт хүрсэн байвал бие гамтай идэлж хэрэглэх нь өөрөөс нь хамаарна. Зарим нэгэн тохиолдолд одоо энэ хавдар туссан хүмүүсийн тухай би уншиж исэн эмч хүн тэр гэхэд нөгөө хавдар тусаад өөрөө эмч одоо өхнө гэд байж захта өөрийнхөө дандаа шинжлэх ухааны аргаар бичсэн тийм юмаа үздэг байгаад тэрний хувьд цоо шиний ертөнц нээгдээд итгэл бишрэлгээд өөрийнхөө бодлоор өөрийнхөө юугаар өөрийгөө эмчлээд идэгцэн. За тэгээд идгээд ахиад тэрийгэ шинжлүүлээд үзтэл арай дутуу ангууд тэр хүн юу гэж ойлгосон бэ гэхээр миний сурах юм амьдралаас миний үзээгүй мэдээгүй турших юм олон байгаа юм байна. Гэт тэрийгэ гүйц сураагаад эдгээд үзэхэд итгэцэн байсан. Тийм болохоор энэ хавдар юм уу бусад өвчнүүд чинь та бие буруу идэлж хэрглэж байгаас болно шүү бас. Тэгж хариулъя. Мөн албаар
халдааж байгаа албаар биднүүст ингээд хар одоо ертөнцөөс гэх юм уу биднүүсийг одоо энэ яаж байгаа кабалууд маань албаар хортой хүнс хийж байна, тэрийг авч идэж байна, албаар хортой нөгөө эмийн бодисуудаар хордуулж байна, албаар энэ одоо бусад одоо вакцинаар ч юм уу биеийн одоо дархлааг муудуулах бүх зүйлүүдийг хийж байгаа. Тийм болохоор 100% тэрнээс тэр нь энэс гэж үзэж болохгүй. Харьцангуй ойлгож уншиж судалж авах хэрэгтэй шүү. Сүнс маань үргэлж өсөн дэвжиж тэгж яхахын тулд өөрсдөө биднүүсийн зүгээс мөн энийг харьцуулж уншиж судлаад тэгээд дотоод ухамсартайгаа холбогдсон хүн нь дотоод ухамсарынхаа сүнснийхаа энэ зөв үү буруу юу гэдгийг ингээд өөрийнхөө мэдрэмжээр хариулж ярилцаад ингээд суралцаад явна шүү. За. За 3 дугаар асуулт. Хайранд хэмжээ байдгүй. Хайр хариу төлөөсгүй байдгүй. Хүн хүүхдүүдэд харилцан ялгаатай хайрладгүй гэсэн байна. Хайрыг чинь биднээс одоо энэ дэлхий дээр байгаа хүмүүс чинь бол олон янз хайраа бүрэн гүйцэд ойлгохгүй шүү дээ. Өнөөдрийн югаар бол хайр гэдэг бол өрдөөсөө энэ их үүс бүрм нь өөрөө гэрэл чинь тэр чигээр цэврийн нэрийг бүхнийг хайраар бүтээсэн. Тэгэхээр биднээс ч мөн тэр юунаас бүтээгдсэн учраас хайрыг 100% хүлээж авах болохоор энэ хязгааргүй байж болно. Тэрийг биднээс юу гэж хайрладаг вэ гэхлээр нөхцөлгүй хайр буюу нэгүсгүй энэрэнгүн хайр гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ дэлхий дээр ирсэн сүнс маань хүүхдүүдэд ялгаатай хайрлах бол үзэгдлийн хувьд бол байдаг. Ямар нэгэн тохиолдлоор энийг ухамсарлаад ойлгоцсон болно. Ерөнхийдөө тэр онгод тэнгэрүүдийн зарим нэг тайлбарлаж исэн юмар бодоод үзэхэр өөрсдөө одоо энэ дэлхий дээр одоо олон хүүхдээ гаргахдаа өөрсдийнх нь одоо ээж нь гэхэд өөрсдийнх нь дагуулж ирсэн сүнснүүд байна. Одоо аав нь гэхэд бас дагуулж ирсэн сүнснүүд байна. Тийм утгаараа мөн бас ингээд тэр хүүхдтэй илүү байх юм уу? Тийм тохиолдол байдаг. Тэгэхээр тэрийг энэ хүмүүсийн ялгаатай хайрлаад байгаа энийг бол тэр хүний ухамсарын төвшин буюу ухамсар сүнс нь хэр тэлсэн өссөн энэ хайр гэдгээ 100 ойлгож чадчихв. Угаасаа ойлгож чадах гэж ирсэн учраас тэр ойлгоод явж гэн л гэж үзэх хэрэгтэй. Ойлгоод суралцаад явж гэн, тулдаа хийгээд явж гэн гэж үзэх хэрэгтэй шүү. За. Дараагийн асуулт. Бид 5 дээр үе шилжиж чадахгүй бол бидний сүнс үрдийн дэлхийд саарлуудын боол болж үлдэнэ гэж ойлгож байгаа мөн үү гэсэн байна. Энийг урд урдын яриагаар ярьсан байгаа. Хийгүүлэхгүй тулд ил олон сүнсийг аврахын тулд их усүрээс дээд зөвлөлөөс энэ бүхнийг хийж байгаа. Энэ бүх ухамсан сүнсийн сэрээж өөрөө өөрсгөө хамгаалж чадах ямар агуу юм гэдгийг ойлгуулахын тулд энэ 3 одоо Монголын хувьд 3,000 сүнсийг сэрээгээд өөрсдийгөө хамгаалж энерги өсгөөд хамгаалж чаддаг болцсон тохиолдолд дэлхийн одоо 10% сүнстэй хүмүүсийн тэрний ядаж 3,000-ын сэрээцсэн байхад энэ дэлхий аврагдана гэж өөрсдөө судалж мэдсэн байгаа учраас энэ бүхнийг хийж байгаамаа. 5 дөрөв шилжиж чадахгүй л гэж бодох хэрэггүй. Таны бодол хаана байна? Тэнд биднээс бүтээж идэг. Тийм учраас шилжин чадна. Тэгээд шилжүүлэн чадна 3,000-ын 1 болно гэд та өөрөө энд ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээд та өөрөө гэрэлтээд бусдыг бас гэрэлтүүлээд сурсан мэдснээ яриад ингээд явах хэрэгтэй байна. За. Газар доор хоршлууд гэж хэнийг юуг хэлээд байгаа вэ гэсэн байна. Газар доор хоршинлууд олон янзаа. Одоо номоо уншсан уу? Энэ хэн байгаа вэ? Инх амьдрахуу маань номоо эргэж уншаарай. Үнэн мэдлэг дээр байгаа. Тэгээд гариг болгоны бүтцийг тайлбарлсан байгаа. Зарим гаригууд байна. Манай дэлхий бол тэр дотроо онцгой гариг. Яагаад гэвэл багтаамж нь маш өндөр. 4-5 хэмжээстийн орчнолуудыг багтаах чадвартай. Тийм болохоор газар доор маань хар 3 хэмжээстийнхэн одоо хар бие төвөдж байгаа 4-5
олон хэмжээстийнх нь ч бас зэрэгцэн оршиж байгаа. Тийм болохоор тэр номоо сайн дэлгэрүүлж уншаарай. За. Дэлхийн гүндэх халуун магма хаанаас үүссэн бэ? За ингээ асуултанд дуусчих шиг байна. Оршин бүх манай дэлхийн ч биш одоо энийг бол зөвлөөс хариулж байна Петрогээр оршин тогтнолыг барьж байдаг зүйл гариг бүрт байдаг магма ч юм гэж байна. Оршин тогтнолыг барьж байгаа тэр гаригийг барьж байгаа тэр халуун магма чинь гариг бүрт байдаг тийм зүйлээ гэж хариуллаа. За баярлалаа. Очир. Хэрвээ халуун магма байхгүй бол гариг маань зад үсрэнэ гэж байна. За очироо асуусан байна. Бүгд амгална уу? Би өөрөө хүсвэл бясалгаагүй үед ч гэсэн чихэнд алсаас нүргэлэх чимээнүүд чихэнд лугшилт маягаар сонсогдоод байгаа энэ давтамж мөн үү? Баярлалаа гэсэн байна. Би бол бясалгаагүй үед хүсвэл гэж байгаа хүсэж гин гэдэг чинь таны бодол тэнд төвлөрч байна. Тэгэхээр та өөрийгөө удирдах сонсож чадж байна гэсэн үг. Тэгэхээр би мөн гэж хариулнаа. За нандин баярлалаа. Сайхан мэдээ сонслоо гэсэн байна. За саана. Өөрөө хайрын энерги гаргаж чадахгүй бол ертөнцөөс авч болох уу гэсэн байна. За сааны хувьд хүсвэл болноо. Гэхдээ яванда чи өөрийгөө дотоод ухамсартайгаа нийлээд ирэхээр хайраа өөрөө гаргаж чаднаа. Тэр ин гэгэрж гэрлэр цацрна гэдэг маань хайраараа түгэнэ гэсэн үг. Энэ бүхнийг үннийг мэдээд өөрийгөө ингээд удирдаад бодлороо сурчих юм бол та өөрөө ч гэсэн хайраараа түгээгдэнэ гэсэн үг. Одоо нэгэнт одоо зүгээр энгийнээр тайлбарлахад өөрөө та галгүй илаа таныхаа гал тогоонд тэр чинь таны зүрх галгүй байна гэд бодчихъя. Тэгвэл та тэрийг өөрөөс бусдаас гал аваад асаачиж болно шүү дээ. Тэгэхээр та өөрөө хайртай болноо. Хайраа гаргаж чаднаа гэсэн үг. Бүх эргэн тойрон байгаа бүх зүйл маань нар маань бүгд энэ орчлон ертөнц бүх зүйл маань хайр гэрэл гэгээ. Тэгэхээр хайрыг авахгүй нь тэр хүний зүрх нээлттэй байна уу үгүй юу гэдгээс хамаардаг байна шүү дээ. Одооноос эхлээд зүрхээ нээ. За. Шааралт жавзан орлом. Багш нартай маш их баярлалаа. Сайхан мэдээлэлтэй ойлгомжтой лекц боллоо. Маш их баярлалаа талархлаа гэлээ гэсэн мэт. За баярлалаа. За нандин болсон байна. Нэг цаг үед дээд биеийн сүнсээ хоёр биеийн дэлхийд төрүүлсэн. Өөрөөр хэлбэл ихэр сүнстэй зорилгын тухай асууж өгнө үү гэсэн байна. Энийг урд нь нэг ярьжсэн да ихэр сүнсний тухай. Ихэр сүнс гэдэг чинь нөгөө нэг хүн андуураад энэ зайны хань гэдгийг ихэр сүнс гэж бодоод байсан шүү дээ. Цаанаасаа soul mate гэдэг англиараа тэр чинь үл ихэр сүнс биш. Цаанаасаа давхар туршилт судлахын тулд тэр дээд бие маань сонгоод өөрийгөө олон ингээд биетүүдэд туваад олон туршлагач болноо. Дэлхий дээр гэхэд одоо ихэр сүнс гэдэг дэлхий дээр хоёр биетэд хуваачч болно. Тэгээд миний мэдхнийг түүх гэх юм бол одоо бүр бодит амьдрал дээр хоёр ихэр нэг айлын хоёр ихэр тэгээд тэднээс тэр одоо хартай тэнцхийн тулд нэг хүний сүнс хүчин хүрэхгүй учраас өөрөө ихэр болж төрсөн байсан. Тэгээд хоёул нийлж агаад тэр одоо нөө зорилго нь тэрийгэ тэгж туулж чадсан байсан. Тэгэхээр тодорхой зорилгоор тиймэрхүү тохиолдлууд байдгаа гэж хариулъя. За ундрмаа бичсэн байна. Миний багын найз 5 жилийн өмнө нас барсан юм аа. Би түүнийг мартчихсан байсан. Тэр эргэж ирээд надад туслаач ээ. Чи намайг мартчихсан гэж үү? Би чамд хайртай гэж нэг бүтэн жил намайг хоргоосоо.
Лам бөөгөр яваад би аргалж чадаагүй. Хар дарсан зүүчиг өдрүүд өнгөрч шөнө бүр унтаж чаддгүй байлаа. Зүүдэнд эрэхт нь айнаа зухт нь нүүр тулж чадахгүй байсан. Сүүлдээ айцтайгаа нүүр тулахаар шийдээд нэг шөнө эрэхт нь уйлаад ярилцсан. Хайртай байснаа хэлсэн. Тэр өдрөөс хойш намайг дахиж хоргоогоогүй. Хаяа зүүдэнд ордогч сэтгэл нь их амарсан бололтой. Их л сайхан энийгээ зөрдөг болсон. Би өөрөө сүнс их мэдэрдэгэ. Их ч айж цухтаадаг байсан. Одоо бол ямар сүнс ирсэн айдаггүй. Тэд бүгд л нэг цагт амьд хүмүүс байсан гэж бодож хайрладаг болсон гэсэн байна. Маш сайн байна. Зөв. Биднес бол адилхан л сүнснүүд учраас одоо сүнс энэ дэлхийд байж байгаа сүнсийг харж байгаа гэдэг нүр чинь тэднээс чинь амьд сэрүүн байж байхдаа ухамсарлаж ойлгоогүй, цаг нь болоогүй үед одоо ямар нэгэн зүй цаг бусаар өнгөрчихсөн тийм сүнснүүд цаг нь болоогүй учраас гацх тохиолдол байдаг. Хэрвээ ундрмагийн хувьд тэднүүсийг хардаг бол одоо ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээд мэдэрдэг болчих юм бол айгаад хэрэггүй тэднүүсийг явах газарлан нь явуулдаг, тусалдаг болчихулж бүр болмоор юм байна гэж би бодож байна. Өөрийгөө хөгжүүлснийхаа дараа. Одоо яг энэ ундрмагийн энэ жишээгээр биднес ч гэсэн одоо ингээд өөрсдийгөө хөгжүүлэх гэж байгаа хүмүүс айдас бол огт хэрэггүй шүү. Адилхан л сүнс. Угаасаа л биднес сүнс байсан. Сүнс байгаа төрхөн зур хүний биед орчоод буцаага сүнс болохоор найна гэж болохгүй. Харин тэр нөө гаццсан сүнсүүд маань хаанаас энерги авахаа мэдэхгүй ухаарч ойлгож юу ягаагүй учраас ойлгоогүй байгаа учраас нөгөө гаццсан байгаа тэрэнд нь тайлбарлаж ярьдаг юм уу ямар нэгэн байдлаар тэднүсийгээ мөн хайрынхаа энергиэр харилцахад л тэднүс маань санаа намраад яваад өхнө шүү дээ. Ямар нэгэн зүйлэнд сэтгэл санаа зовж хоргоцсон учраас тэднүс бас гацдаг байгаа шүү. За баярлалаа. За утган багшийн хариултан дээр нэмээд хэлэхэд бид нар ч гэсэн өөрсдөө физик биед орсон сүнс тийм ээ. Тэгэхээр сүнснээсээ их юм бол нэгсэндөө бид нэр давтамжаа унгах юм бол өөрсдийгөө одоо эвгүй байдалд оруулж байгаа тийм ээ. Нэгсэндөө адилхан сүнс биш нэгнээсээ айх юм бол за ойлгомжтой бид нар сүнснээс айна гэдэг маань өөрсдийгөө баг зэрэг доош нь буулгаж байна, давтамжаа унгааж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бид нар ер нь айх шаардлагагүй гэдгийг одоо ухамсарлах хэрэгтэй болж байгаа тийм ээ. За хариуна суусан байна. За мах цагаан будаа саагаар хэрэглэхгүй байж чадаж байгаа. Харин болсон будаа оёос 10 гурил өндөг хэрэглэж байна болох уу гэсэн байна. Сургалтанд сууж байгаа юм шиг байна тийм ээ. Одоогийн сургалтанд сууж байгаа юм шиг байна. Ариуна багш маань анхан шатанд явж байгаа бол энэ бүхнээсээ мах цахнаас айж гаргаад төр зур нөгөө өндөг гинтэр идэж болно. За мэй нохооноо асуусан байна. Өдрийн мэндэ. Геопатик стресстэй газар амьдардаг бол хүний энергийг эвддэг гэж сонссон. Энэ үнэн болов уу гэсэн байна. За гадаад байдаг бол та тийм ээ. Geopathic стресстэй газар гэнэ. За яг энэ хиний хувьд бол geopathic стресстэй газар гэж ямар газрыг хэлээд байгааг бол мэдэхгүй байна. Ерөнхийдөө урд урдын мэдээллүүдийг сонсч байсан бол албаар одоо газар доор одоо энэ юунууд маань газар доороос тоног төхөөрөмжөөр хүний одоо энэ сэрэхгүй тулд хүнийг ингэж амгалан тайван байлгахгүй тулд албаар ингэж соронзон орны төхөөрөмжөөр тийм доор давтамжтай юунуудыг цацдаг гэж байгаа. Магадгүй яг тэр газар нь гэхдээ тэр давтамж бол нөлөөлөхөд бол цацлаа гэхэд яг цацж байгаа газраас нь биш. Одоо бүр ингээд дэлхийн соронзон оронгоор дамжаад нөлөөлдөг гэж байсан. Тийм болохоор тэр тухай ярьж байгаа юм болов. Одоо яг тэрийг бол geopathic гэдгийг мэдэхгүй байна. Ер нь бол тэгж
Хаанч байсан тэгж цацдаг шүү. Хэрвээ тийм газар амьдардаг гэж байж байгаа бол өөрөө тэрнээсээ өөрийгөө холдуулахыг оролдоод үзэх нь зөв болоо гэж би бодож байна. За. За сосромагийн асуулт байна. Бусад гариг галактикт хайрыг бодол энерги давтамжаар илэрхийлдэг гэж ойлголоо. Хайрыг бид нар шиг үг авиагаар илэрхийлдэг оршинлууд байдаг уу гэж асуужээ. Байдаг. Сайн байдаг. Урд нь бид бас 5 хэмжээсийн тухай ярьж ирсэн шүү дээ. Биднээс шаардлагатай үед үг авиа хэрэгэлдэг. Гэхдээ ихэнхдээ телепатаар ярьдаг. Биднээстэй ижилхэн бас 3 хэмжээст мань байгаа шүү дээ. Тэгэхээр тэд ч гэсэн бас үг авиа хэлээр ярьдаг гэж ойлгож болно. За чулуун тулга. Гариг иргэсэн байрлал, ухрах, давших хөдөлгөөн хүмүүсийн сэтгэл санаа, хайр мэдрэх үйл явцад нөлөөлдөг юм уу гэсэн байна. За чулуун тулгын хувьд бол номоо уншаагүй байна. Би үнэн мэдлэг номоо сайн унш гэж хэлэхээр байна. Өгвөл болов уу гэж би ойлгож байна. Албаар санаатаагаар тэр бүхнийг юу яах гэж соронзон давтамж илгээдэг гэж сая ярьлаа шүү дээ. Мөн одоо хар биетүүдийг албаар илгээдэг энтер гэж байгаа тэр тохиолдлууд л хүний хайрын юунд яануу гэхээс биш мөн өөрөө хүн хайраа зүрхээ нээх үү нээлттэй байх нь хүний сонголт шүү дээ. Тийм учраас гарих хэрэгсээс болж энд нөлөөлнө гэж бодохгүй байна. Цаанаасаа их усвэр энийг маань бүгд адилхан хайрыг ижлэхэн газар доорх оршнолч бай ижлэхэн хүртэхээр хийчихсэн байгаа учраас нөлөөлөхгүй байхаа гэж би бодож байна. Хүний оролцоотой албаар зохион байгуулалттай ямар нэгэн тийм үйл ажиллагаанаас юу юм гэхээс биш анханасаа бүтцээрээ л бүгд хамтран оршин тогтохоор бүтээгдсэн байгаа. За. За темагийн асуулт. Хүмүүс бид санаатай санамсаргүйгээр биедээ хар сүнс агуулж байдаг аа. Бясалгах үедээ гүн төвлөрлийн үед мөн ховсын үед хар биетүүд хүчээ авдаг гэж сонслоо яах ёстой вэ гэсэн байна. За цэма бол урдны манай шав байна. Гэхдээ өнөөдөр шинээр бас ингээд анхшилтанд сууж байгаа хүмүүс эхэлж байгаа. Хамгийн эхлээд одоо биднээс бясалгаж сурахад одоо бясалгах нь юунд хэрэгтэй вэ гэхээр бясалгах нь бол биднээс дотоод ухамсартайгаа өөрийнхөө мэдрэмжийг хөгжүүлж дотоод ухамсараа ямар биднээс чадвартай өссөн билээ чадвараа нээж гаргаж дотоод ухамсартайгаа холбогдохын тулд бясалгаж сурнаа. Бясалгаж сурахын үндсэн суурь нь юу вэ гэхээр төвлөрлөө. Төвлөрөл чинь ганцхан биднээс төвлөрөөд байгаа юм бишээ. Бусад бас оршинлууд ч гэсэн мөн төвлөрдгөө. Биднээсээс дээр одоо юутай чадвартай оршинлууд ч гэсэн төвлөрдөг. Тэднээс яагаад төвлөрдөг вэ гэхээр төвлөрч байж нөгөө бодлороо бүтээл хийж бүтээдэг учраас тэрэнд нь бас төвлөрөл хэрэгтэй байдаг. Биднээсээ хувьд одоо өөр 3 хэмжээстэй хувьд бол төвлөрөл гэдэг маань ухамсар цүнстэйгээ холбож өөрийгөө хөгжүүлэхийн тулд гэлээ шүү дээ. Яг ингээд төвлөрөөд ирэх бас нэг үндсэн юу нь болохоор биднээсийн буруу хийгээд идэг нэг зүйл нь лагаасаачлаа харанхуй өрөөнд илүү төвлөрнө гэж бодоод байдаг. Үгүй юм шүү. Төвлөрлийг хийж эхлэхдээ дандаа гэрэлтэй өрөөнд хийгэрээ гэдэг. За гэрэлтэй өрөөнд хийж байгаагийн шалтгаан нь болохоор нөгөө хар биетүүд биднээсийн одоо тэр уур, бухимдал одоо бүхэл тэр одоо сэтгэл санааны тэр сөрөг үр дагавруудаар хоолж идэг учраас биднээсийг сэргээх ингэж тийм хайраар бол биднээс хорлож чадахгүй нь штэ. Тийм болохоор сэргээх буюу гэрэлтүүлэх, бясалгуулахын тулд айрдаг. Тэрийг л хэлж байна. Тийм болохоор одоо тэгээд тэрнээс хамгаалахын тулд биднээс нэгдүгürt бясалгаж эхлэхдээ гэрэлтэй байранд хийж эхэлнэ. Яваандаа энергиэрээ босод байгаа зүйлүүдээр өөртөө тэр хар биетүүдээс хамгаалж сурж байгаа шүү дээ. Тэрийг л хийх хэрэгтэй. Хар биетүүдэд. Тэгээд хамгийн над захын зүйл нь одоо айхгүй байх хэрэгтэй. Айхгүй, тоохгүй бол биднээс бол тэднээсээс илүү хүчтэй
чадвартай одоо биднүүсийн хэлдгээр бид бол бурхны нэг хэсэг шүү дээ. Бурхан буюу их өсвөр. Тийм болохоор айхгүй тэгээд хамгаалалтаа хийгээд явах нь зөв юм аа. За. За их цэцэг. Зүүдэнд өмнө насандаа тийм хүн байсан гэд тодор нэр нь орж ирсэн. Тэр нэрийг нь сайн мэдэхгүй л байгааг цаашид яана гэсэн үг юм болоо гэсэн байна. Цаашид тэгээд чи чөлөөтэй дотоод ухамсартайгаа холбогдчих юм бол чөлөөтэй харьцаж чадна шүү дээ. Урд насанд тийм хүн байх нь зүгээр л чи өөрөө зүгээр урд одоо байсан хувцаа мэдчихлээ гэсэн үг шүү дээ. Чиний гол зорилго чинь ухамсар сүнсээ хөгжүүлээд дээд биендээ очиж юм бол энэ бүх туршилтуудаа энэ бүхнийгээ бүгд ингээд мэдж байгаа дээд бие чинь. Тийм болохоор одоо тэрийг заавал мэдэх гээд ах шаардлагагүй. Гэхдээ өөрөө хүсэж байх юм бол ухамсар сүнстэйгээ холбогдох юм бол энэ бүх чадвар чинь нээгдчих юм бол байнга бицаад явах боломжтой гэсэн үг. За. Ариуна нэмэлт хариулт хэлсэн байна. Анхан шатнаа 2 удаа суусан. Өнөөдрөөс чадвар хөгжүүлэхэд сууж эхэлсэн. Тийм учраас идэх юмныхаа талаар дэлгэрүүлж суусан юм аа гэсэн байна. Чадвар хөгжүүлэхэд ерөнхийдөө өндөг болно, сайн чанарын нөгөө нэг загсын тэр ерөнхийдөө орлуулад багаар орлуулж агаад явандаа тэрнээсээ гарвал сайн. Цааш улам гүнзгийрээ цаашаа эцээ хүртэл явна гэж үзэж байгаа бол тэрийгээ багаар багасгаад болно. Одоохондоо их хүн эндээ өндгөө идэж болно. Тэгээд мөн одоо бүсийг одоо тэр усанд савлцсан байгаа туунаг идэж болно гэдэг. Тэгээ тэрийгээ идэж болно. Тэгээ явандаа бас нөгөө зүвпүүгээд орлуулагч нөгөө буурцгийн тэднүсийг хэрглэж болно. Тэгээд багаар нь айжмаар гарч болно. Маш сайн байна. Ийм асуулт асуулж биеэ бэлтэж байгаад нь талархаж байна. За. За амар төвшин бясалгаж байгаад аяндаа л ногоон хоолнд орчихлоо доо гэсэн байна. За маш сайн байна тийм ээ. За Аполло 55 амар минь дүү. Хүнд гомдохгүй ялангуяа хандаа гомдож болохгүй гэж бодсон ч гомдоод байх юм аа. Яаж өөрийгөө болиулах вэ гэсэн байна. За энэ дэр чинь тийм гомдомхой хүн гэж байгаа л да. Тэр чинь тэр гомдомхой байгаад байгаагийн шалтгаан нь чи нөгөө өөрийгөө илүү юу яагаад юм гэсэн нөгөө хой чинь өөр дээрээ л бүх юмыг бодоод бусд нь чамайг хайрлж инэрхгүй ингээд байгаа юм шиг бодож байгаа. Нөгөө хүнийхээ байран дээр өөрийгөө тавиад үзээрэй. Гомдол гэдэг бол ерөнхийдөө санаатай тэр хүн гомдоож бүр уучлж болохгүй байлаа гэж бодоход тэр хүн чинь тэр гомдоосныхаа тэр өөрөө ямар давтамж илгээж जैन тэр нь буцаж ирнэ шүү дээ. Та үргэлжлүүлээд гомдоод байна гэдгийг би нэг та нарт нэг жишээн дээр хэлж өгч байсан да. Хүн тэр гомдоосон байлаа гэхэд чи тэр гомдоод байна гэдэг чинь өөрхийн давтамжийг доошлуулад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр гомдоогоод муу одоо зүйл хийснийхаа үр шимийг ч юм уу адилхан тэр давтамж нь өөрт нь эргээд ирж байгаа. Тийм байхад чи тэрийг өөрийнхөө зүрхэнд суулгаад, услаад ингээд байх юм бол чи өөрийгөө л юу яаж гин гэсэн үг. Өөрийгөө буруугаар харилж гин гэсэн үг. Зөвөр харилах юм бол чи тэгж тэрийг өөртөө үндэслүүл, суйрлуулж, ургуулж, ялгаруулах ямар ч хэрэггүй. Өөрийгөө хайртайвал дөрөнг нь уучлаад явуулах. Цаад ухаанаа ойлгочих юм бол энийгээ үл хийхэд боломжтой. Гомдоод байх юм бол тэр гомдоод бүр арга техникүүд байдаг шүү дээ. Гомдоод байх юм бол гомдоод байгаа тэр юугаа заавал энийгээ болоод өөр сайн юмд зориулдаг ч юм уу тийм арга техникүүдийг суралцаарай. Мөн иймэрхүү гомдоод байгаа ийм гомдолтой байгаа энэ юунд бол айрын багш маань тусгай сургалт бас явуулдаг байгаа шүү. Айрын багш маань тэр талаараа хэлж болно. За яг гомдож байгаа дэр ингээл ойлгочвол их хурдан гомдол тайлагдчихдаг. Бид нар одоо энэ чинь ирсэн гол зорилгоо одоо бүгдээрээ тэрнлүүгөө төвлөрөх хэрэгтэй гэсэн. Яах гэж ирсэн бэлээ? Энд чи бид нар шалдан хоос ирээл хоос юм шалдан буцсан шүү дээ.
Тэгэхээр бид нар юутай явах вэ гэхээр бид нар сүнсний хөгжил ухамсарын тэлэлтэй хийгээл тэгэл явах гэж байгаа. Гэтэл энэ дэлхийн маань тэгвэл хоосон буцаа тийм авч явах гэж байгаа юм бол сургууль гэсэн үг шүү дээ. За сурах гэж ирсэн байна. Гэтэл таны гомдоогоод байгаа тэр гомдоосон процесс бол таны өсөлтийн тэр бүх юм чинь хавчигдаал хэлээл гэх мэтчлэн бид нар ингээ өсөөд явж байгаа. Гэтэл таныг тэр гомдоож байна гэдэг чинь та тэр зүйлээс маш их ухаарал сургалтуудыг уул нь авсан байгаа гэсэн. Хичээлээ ойлгоод за би энэ хүнээс иймийг ухаарлаа. Би ингэх ёстой байсан мэн, тэгэх ёстой байсан мэн гэл тасралтгүй бид нар сургууль учраас ер нь бол ингээл байнгын л ингээд асуудлууд ер нь гарч л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ гомдоосон хүнээс би юу ухаарав? Тэгээд энэ миний бол унгаагч юм байна. Намааг ингэж унгаж танд нэг гэрэтээр ирсэн шүү дээ. Таныг унгаагаад тэнгуут би ингээд тэр чинс ийм чадварыг би аваад ингээд гараад ирнэ гэл уул нь гэрээ хийсэн байгаа л да та. Гэтэл унгаагчийнхаа унгаалтанд унаад байгаад байна гэсэн үг байхгүй юу? За утгыг ингээ ойлгочих юм бол энэчээс гарах техникүүд тодорхой бүр техникүүд, дасгалууд, бясалгалууд байдгийг тавьж явуулах ингээд ийм дүрслэл сэтгэлгээний бясалгал байж болно. Тэгээд дотоод хөгтөө ажил ч юм уу иймэрхүү бясалгалуудаар тухайн хүнээ төсөөлж байгаад тухайн хүнтэй ярилцуулаад ингээд багш нь ингээ хөтлөө явуулдаг. Тиймэрхүү дасгал миний дээр Secret Manifest group дээр үн төлбөргүй би бясалгалууд зөндөө хийгээд тавьсан л байгаа л да. Гол нь олоход л жоохон амаргүй байж магадгүй тэр пим бас дотор байж л байгаа. байна уу? Байна. За миний яриа сонсогдсон болов уу? За ямар ч байсан тийм байна аа нэмжлэг. За. Отон бүшийн яриа жоохон тасалтаад байна. За дараагийнхаа асуултыг суя. Баярмаа Төмөн асуусан байна. Сүүлийн үед 5G-ийн антенн ихээр харагдах боллоо. Яаж өөрсдөө хамгаалах вэ гэсэн байна. За 5G-ийн талаар. За миний мэдэх юм бол хотын төвүүдээр 5G станцуудыг антеннуудыг суулгасан байгаа тийм ээ. За энэ маань бидний бие махбодод яг богино толгойн зууган дотор хоолыг халаахад дотоод атом молекулуудын хооронд нүүрж хөдөлгөөнд оруулж халаадагтай яг адилхан бидний бие махбодод тэр долгион шингээд биднэрт маш хортогоор нөлөөлдөг гэж уншиж юм аа. Их олон жил яваа тийм ээ. За зүгийнээр зүгжигээ алдаж газраа очиж чадахгүй. Дандаа өөрсгөөдлөх мөн үхэж хорогдох гэх мөн шуунууд бас адилхан тэр хортой долгионд нь хорогдож байгаа талаар бас маш олон төрлийн мэдээлэл интернетээр байдаг. За тэгэхээр бид нэр аль болох 5G-ийн антеннаас хол амьдрах хэрэгтэй болж байгаа. За ялангуяа өр хүүхдүүд маань тийм ээ. Дөнгөж ухамсар нь хөгжиж байгаа, хүн хөгжиж байгаа энэ үед энэ телевиз, радио, бүрийн сүүлдээ 5G-ийн хоригн бол улам их нөлөөлөх нь ойлголттой. За бид нар өөрсдөө хамгаалахгүй бол биднийг бол хамгаалахгүй. За тэгэхээр бид нар аль болох энэ антеннуудаас хол байх л өөр хамгаалах одоохон дараагаа. За мэдээж бяцлагтай яг өндөр түвшинд хүрсэн бол хамгаалах бас нэг арга байгаа тийм ээ. Гэтэл өр хүүхдүүд маань тэр түвшинд бас хүртлүүд нь тэгэхээр аль болох хол байх явуулж байна. За болор асуусан байна. Хар оршнолч бас бүтээгчийн нэг хэсэг үү? Сүнснийх нь үүлийн зорилго өргөл цөрөг байх уу? За хайр гэж тэдэнд байхгүй юу? Эсвэл өөрөөр илэрхийлдэг юм болов уу? Жишээ нь өмчлөх хэлбэртэй гэх мэт гэсэн байна. За энэ маань ер нь гэрэл ба харанхуй гэсэн сэдв дээр номон дээр минь байгаа. Тэгэхээр тэрийг сайн уншаарай. Яг цохох тэнцвэртэй ээжиж энэ хар огт байхгүй бол гэрэл гэдгийг бид нүс мэдэхгүй. Гэрэл байхгүй бол бас
харыг биднээс мэдэхгүй. Тийм болохоор энэ маань заавал байх ёстой зүйлээ гэд ингээд номон дээр минь байгаа. Номноошоо дэлгэрүүлж уншаарай. За тэг үнэн мэдлэг номон дээр байгаа тийм ээ. За тэгэхээр хамгийн гол нь одоо хар оршинлууд байна уу? Одоо эерэг оршинлууд байна уу? Хамгийн гол нь тэнцвэртэй байх хэрэгтэй тийм ээ. За одоогийн байдлаар бол энэ тэнцвэр баг зэрэг алдчихад байгаа учраас бид нар энэ тэнцвэрийн буцаад хэвэнд нь одоо оруулахаар бүгдээ одоо хичээгээд бяцлагтаа хийгээд нэг энерги урсгалд орох гээд явж байгаа тийм ээ. За Тэгээд оюун асуусан байна. дараагийн 7 хоногийн сэдэв маань Роки багш маань астрал сүнсний аялал хийх буюу зэрэгцээ хар оршинлууд юу хийдэг вэ? Тэрний тухай тэр яриаг мөн ярих болно. Тэрэн дээр ч гэсэн урд нь дурсагдж байсан. Энэ хар биетүүд өөрсдөө ингээд нөгөө тэднүүсийн энэ биднүүст хийгээд байгаа муу юм нь гол нь өөрөө өөрсдийгөө цаашаа хөгжиж чадахгүй гэдгийг мэддэг. Тийм учраас биднээс одоо илүү технологитой, илүү чадвартай байж иж одоо бусдад эзлэгдэхгүй гэсэн айдастай холбоотой байдаг. Хэрвээ тэднээс өөрсдөө зөв голдролоор явах юм бол мөн өөрсдийнхөө тэр хар биетийнхаа хэмжээнд мөн ингээд дээшээ хөгжих боломжтой байдаг шүү гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр тэр сэдвийг дараагийн 7 хоног дахиад бас ярихаар байгаа шүү. За юу нэг асуулт байна. Сайн байцгаана уу? Шинэ гишүүн байна. Нэрээ хүүхд төрөнгүүд вакцин хийдэг нь зөв үү, буруу юу? Энэ талаар хэлж өгнө үү гэсэн байна. шинэ гишүүн болохоор урд урдын яриануудыг сонсоогүй байна. Урд урдын энэ 5 дахь өдрийн ярианууд маань дандаа нөгөө энд бичигдсэн өөрөө даунлоод хийгээд сонсож авах боломжтой байгаа. Тэрийгээ та нар бас шинэ гишүүд маань нөхөж аваад сонсоорой. Вакцин бол болохгүй. Аюултай хийх хэрэггүй гэсэн ганцхан үгээр хариулж. За. За ер нь вакцин маань сүүлийн үед бол улам хавтаа болоод байгаа тийм ээ. Манайхан бүгд мэддэг баха. За цэнт сүрэн их төр. За талархлаа. Асуулт асуух гээд бичиж байхад хариулт маань дотоодоос ирдэг болсон. За энэ одоо цаг дээр сэрэлт хийж сонгогдож байгаа минь одоо шантарч болохгүй гэсэн хамгийн том баталгаа баха гэж байна. За хоолундаа цэгцлээд бодлоо чөлөөлж сэтгэлийг одоо өөрчилснөөр дээд биеийн дүрээр энд үргэлжлүүлж чадна байхаа. За дээд зөвлөөс бидэнд урам болгон өгч буй бүх сургалт мэдээллүүдийг талархалтайгаар дотоод хүнсний дүрээр сонсч байгаа миний энергийн өсгөх ухамсар тэлэг сайхан боломж битээ. За энд асуулт тавихаасаа илүүтэй гүнээсээ талархалт хайрыг хэлмээр байсан юм аа. За хайр илгээе багш нартаа гэсэн байна. За баярлалаа. Баярлалаа. Холбогдож чадсанд баяр хүргэе цэнцэрэндээ. За бид нар ч ихс одоо ингээд бяцлаглаа хийгээд өөрийнхөө ухамсарыг одоо тэлээд тийм ээ дотоод сүнстэйгээ холбогдоо сурчих юм бол цэнцүрэн их төр шиг одоо асуухаас илүү дотоод сүнстэйгээ холбогдоод хариулт авчдаг болох юм аа. За санча. Ойрын үед нүдэн аних үед таагүй төрхтэй хүмүүсийн царай харагдаад байдаг болоо. Харын нөлөөнд байгаа юм болов. Таагүй мэдрэмжинд автахгүй, унахгүй гэд хичээгээд байгаа болохоор их удаан харагдахгүй. Тэгсгээд саринч байгаач харагдахаа болохгүй байна. Энэ тохиолдолд яаж хамгаалах вэ гэсэн байна. За хитрхи ингээд хичээгээд бас хэрэггүй. Гэхдээ яг тэр үедээ л өөрөө нөгөө сайнч нь урд нь сургалтанд суусан хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө зүрхэндээ ингэж сайхан энерги төвлөрүүлээд зүрхэндх энерги сайн цацраагаад өг. Тэгэхээр чиний хайрын буюу 432 гэрцийн энэ өндөр давтамжид нөгөө харууд чинь байж чадахгүй яваад өгөх болно. Хамгаалалтаа хийхээ хажуугаар яг ингээд явахгүй ингээд байх юм бол айхгүй байх нь чухал. Тайван байжгаад хит хичээхгүйгээр өөрөөсөө
сайхан цацраад өгөх хэрэгтэй. За. За сайн жимэн одоо чадвар хөгжүүлэх сургалтанд сууж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ сургалтаар бас одоо таны өмнөх одоо суур сургалтаар сурсан өөрийгөө хамгаалах чадварыг одоо улам бэхжүүлж улам өөрийгөө сайн хамгаалдаг болгож сурганаа. За тэгэхээр санаа зовхгүй өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг болно. За би чид асуусан байна. Энэ амьдралын зорилгоо хэрхэн таних вэ гэсэн байна. Тэрний одоо энэ урд урдны энэ сэнцвэрэн энтер гэдэг шиг өөрөө өөрийгөө одоо ухамсараас ухамсар байж идэг тэрнээсээ асуугаад тэгээд тэр дотоод ухамсар чинь таныг мөн чанарын замаар залгуулна. Байна уу? Сонсож байна уу? Сонсч таних жоохон сая тасалтчлаа бас. Вэжд мэн Тэгэхээр сая санжагийн асуултанд хариулж байсан үү те? Ерөнхийдөө тэр айцтай вэждийн асуулт. санжагийн хат дээр нэмж хэлгээд нөгөө бид нар чинь юу бодно сая хэлсэн штэ. Юу мэдэрн тэр давтамж гараад байгаа тэгэхээр тань дээр тэр давтамж байгаа учраас тэр чинь ингээ байгаад байна гэсэн үг. Тэр байгаа учраас тань дээр байгаад байгаа гэсэн үг байхгүй. Тэр тэрнээс бүр өөрийг нь хайрлаад бүр ингээ дэлгэхгүй болтолно л одоо гэсэн үг шүү. За эрдэнэ цагийн асуулт. За дэлхийн координаттай юу? Сансар окторгууд зүүн баруун гэсэн зүг чиг байгаа болов гэсэн байна. Байгаа. За номон дээр үнэн мэдлэг номон дээр ерөнхийдөө бичсэн байдаг тийм ээ. За энэ талаар бас дэлгэрүүлээд номон дээрээс ахаад зэрэгээ дахиад нэг харчаарай. За юу нэ ойлголоо баярлаа гэсэн байна. За эрдэнэ заяа үргэлжлүүлж асуусан байна. Дэлхий дээр байгаа тооны ухаан болон матрицийн тухай бодлогуудыг судлаад байвал матрицийн талаарх хариултыг олох болов уу гэсэн байна. Болно гэж байна. Энийг бол би биш этрогоор хариуллаа болно гэж байна. За бид нар мэдэн тийм ээ. Эс эрдэнэгээд за манай эрдэнэ заяа зөвхөн матриц биш соронзон орон гэдгийг юу байдгийг судлаад мэдчих юм бол тэр матрицын талаар мэдэх бүрэн боломжтой гэж этрогоор хариуллаа. За хариултаа сонссон байх тийм ээ. За эс эрдэнэ гэдэг энэ физикчийн бас өөрийнх нь бодож гаргасан томьёогоор матриц байд юм гэдгийг ерөнхийдөө энэ лекцэн дээрээ байнга хэлтгээ. Энэ лекцийн энэ Facebook, YouTube дээр байдیں۔ Дэлгэрүүлээд бас судалчих хэрэгтэй тийм ээ. За физикч нар байнга тоо бодж идэг болохоор энийг бас гадардаг. За дараагийн асуулт маань ер нь бас үргэлжлээд ирж байна. За лайв дээр асуултууд байна уу? Ариун тугалах багшаа. Лайв дээр асуултууд байна. За лайвын асуултуудыг уншаад өгөө. За Алтоод Эмикүүд асуусан байна. Хүмүүст энерги өгөх зөв үү? Хүмүүсийн үүдийн үрийг хуваалцаад байх шиг санагдсан. Яалтгүй тусламар хүн гарч ирэх юм яах ёстой вэ гэсэн байна. Биднес энэ бясалгалаар одоо энерги алдуулахгүй тулд өөрийнхөө энергийг өндөр түвшинд байлгаад энерги алдахгүй яаж алдахгүй байх вэ? Хүнд соруулахгүй энерги алдахгүй тулд
яаж байх вэ гэж турж байгаа учраас энерги өгöd байх нь буруу гэж этрогүр хариуллаа шүү. За. За дараагийнх нь. За ном авмаар байна, хүргэлт байна уу гэсэн. За Рокки Монгол гэсэн хаягтай багш руугаа бичээд хүргэлтийн захиалгыг өгөөрэй. За Саран гэрэл. Рокки мөнх болд багш хоёулаа хөргөж өгч байгаа да. За П Саран гэрэл асуусан байна. Багшаа би орон нутагтаа лусад өргөл өргөсөн. Би зөв хийж чадсан болов? Лус сэтгэл хангалуун хүлээж авсан эсхийг асууя гинэ. Чин сэтгэлээсээ өргөж байгаа юм бүх өргөж байгаа хүндээ очно. Тийм болохоор чин сэтгэлээсээ хаа байгаа газраа ер нь биднүсийг одоо дэлхийд байгаа хүмүүс маань байгаль орчноо их эвдэж сүтгэж байгаа учраас лус савдгууд маань их тийм бухимдалтай байгаа учраас өргөлөө бэлдээд ямар өргөл байдгийг сэтгэлээсээ өргөөд гаргадж байгаарэ гэсэн учраас маш сайн байна. Тэгээд байнга тэгж аргадаад байж ахын зөвөө чин сэтгэлээс өргөж байгаад л хамгийн гол чухал зүйл байгаа шүү. За. За гэгэн анаар асуусан байна. Этрогооруудаас асууя. Пап лам каполуудын төлөөллөө сонин хүнд өрсдөнгүүттэй байгаа бичлэг байсан гинэ. Тийм тэр урд урд нь яригдсан мөн шүү дээ мөн. Этрогоорт хариулахгүй биднес өмнөөс нь хариулж чинь төлөөлөл нь мөн. Тэгээд пап лам ирж байгаа ч гэсэн манай энэ одоо Монголын маань төр засгийн юунууд маань капалуудын үйл ажиллагааг хийгээд байна гэсэн үг, дэмжиж байна гэсэн үг. Тэрний л нэг илэрлэл гэж түрүүнд нь бас асуусан, тэрэнд хариулж исэн. Тэгэхээр тэрний төлөөлөгч мөн. Гэхдээ pop лам маань одоо солигдсон байгаа гэж урд нь хэлж исэн. Урд нь бол одоо байдны талын одоо рептил талын капалууд байсан бол одоо Трампын шавж төрөлтний талын pop болчихсон байгаа. Эднүсийн хинэн ч ялсан бүгд дэлхийг нэг засагдaltaй дэлхий болгох гэж байгаа учраас тэрнээс нь өмнө амжиж энэ дэлхийг 10,000 сүнсээ одоо энэ интернетээр энэ сургалтын бүх нэг цагдавчуу яаруулж сургаад байгаа бас нэг зорилго маань шүү. За. Яг гэлээ. За наран гэрэл асуусан байна. Манай хүний бид нэг зүйл орж ирээд намайг өдөөд хэрүүл нэхэд байдаг. Үе маш ууртай болчих юм. Би дэвчдэгч зарим үед дэвчихгүй адилхан уурладаг болчихсон. Үүнийг яаж даван туулах вэ? Мөн нөхрөө яаж түүнээс чөлөөлөх вэ гэсэн. Ягав нөгөө 432 герцийн хаан одоо өөрт нь олдчихвэл хамгийн эхлээд 432 герцийг бол ердөөсөө ямар ч хар биетүүд явахгүй яг ороод ирсэн үед нь 432 герцийн хаан бүр аргаа баллаа гэд нөгөө YouTube дээр байгаа цэвэр тооны герцийг тавиад байх хэрэгтэй. Эсвэл өөрөө одоо 430 герц гаргадаг. Одоо биднээс хамгийн боломжтой хүрээлэлтэй байгаа нь онлайн кристалл боолыг тавихын төлөө зураг сайн нөлөөлнө. Тэрийгэл зохино. Тэгэхээр давтамжаа бид нар барих нь тэгээд шантрахгүй байх нь те. Яг ус 100 градус буцалдаг шиг яг гой бариад төвчээл бижээс 99 градус гэсэн чинь бидний нөгөө хүчтэй хэл мэн зогсчих юм бол нөгөө ус чинь буцалахгүйтэй яг адилхан. Тэгэхээр та бүхэн өөртөө итгээд тэр юмаа сайн сонсоод чаднаа гэж агаар угаасаа бид нар чинь сүнс штэ. Тэгээд бүх чамд чинь дотор чинь байгаа. Тэгээд энэ бүхнийг өсгөхөд энэ сургалтууд маань яг энэ хувь сүнсний өсөлтөнд чиглэгдсэн тийм сургалтууд байгаа шүү. Тэгээ шинэ хүн байна. Сургалтанд орж ирээрээ өнөөдөр дөнгөж сургалт эхэлсэн шүү. Өнөөдөр дөнгөж эхэлж байгаа учраас орой ангид амжаад орчих болно шүү. За лайв дээрх асуулт дуусчлаа. Дуусна. За цэнт сүрэн их төр асуусан байна. Бясалгаж байхдаа зөвгийн үр шиг торлог дээр очиод гар хүрсэн чинь нэвтлэхгүй байсан. Тэгээд энийг эвдэх юм уу гэсэн чинь удахгүй гээд дотоодоос инээж байсан шүү. Тэр хоёр давхар байх шиг байсан. Сая тэр тухайг саналаа миний мэдрэмж зөв байсны эсхийг асууж байна гэж.
Этрогоор нэг сайн байна гинэ. Мэдрэмжээ улам илүү хөгжүүлж итгэлтэй байгаарай гин. За Эрдэнэ цаягийн асуулт. Монголчууд гал үндэстэй дэлхий дээр төмрийн хүдрэх байдаг аа. Төмрийн хүдэртэй зөв харьцаж чаддаг болохоор сорон зүүн оронтой зөв харьцаж чаддаг болохоор давуу талтай байдаг гэсэн байна. Сорон зүүн орон гэдэг альва нэг зүйлтэй битгий харьцуулаарай гин. Сорон зүүн орон гэдэг та нарын ойлголтоор танай гарагт байдгаар бол зүгээр та нарын хувцсанд байдаг урт нарийнхан эрзэн гэж ойлгоорой. Ямар ч үе тасрахгүй уян хитэн чанартай тийм бүтээгдэхүүн шүү гин. За уянга өглөөний мэндэ. Миний дотоод оршихуй аль хэмжээстээс ирдэг юм болоо. Дотор хүнийхээ дуу хоолойг сонсон харилцдаг юм аа. Бас жаахан үйл хийдэг юм аа гэсэн байна. Дотоод хүн чинь биш, өвөг дээд чинь биш үү гин. За Дээд өвөг дээдсийнх аль хэмжээстээс хийж байгаа гэрлийг мэдэх амархан гин. Хэрв өөрийгөө сайн нэгтэлж харилцаж холбогдож байгаа гэрлээ нэгтэлж харж чадвал тэр засаж байгаагаар нь хэдэн хэмжээстээс ирж байгааг мэдэх бүрэн боломжтой гин. За хариултаа авсан баг тийм ээ. За болроо. Суур сургалт өдрийн анги байгаа юу? Байгаа. Айри багш руугаа мессежчээд мэдээлэл аваарай. Суур сургалт өдрийн анги байхгүй. Суур сургалт өглөө оройн анги, агсан шат өглөө Байхгүй. Өглөө 6-аас орой 20 цагаас тэгээ шууд лайваар явна. Хичээл хадгалагдахгүй. Тэгээ үнэхээр сүнснийхээ өсөлтийг хийхээр шийдсэн бол цагаа зохицуулаад ороод ирээрэй. Үргэлжлэх хугацаа 1 цаг 20 минут байгаа тийм ээ. Тэгэхээр өөртөө 1 цаг 20 минутыг тууч болох хаа. За өөр лайв дээр өөр нэмэлт асуулт орж ирсэн. Энд маань асуулт ирэхэд ингээд өөрчлөж байна. Лайвыг хараад байгаа юм. За. Сайн байна уу? Та бүхэндээ талархаж байна. Дээд эсүүдтэйгээ холбогдож байгаад үе ямар ч мэдрэмжгүй холболтгүй болчих юм аа. Энэ ямар учиртай болоо гэсэн байна. Та нар энд амьдарч байхдаа ямар нэгэн шалтгаанаар ямар нэгэн ямар нэгэн байдлаар та нар завтай завгүй байдаг шүү дээ. Түүнтэй адилхан дээр доргүй бүгд ажилтай, бүгд зав зайгүй байдаг шүү. Түүнийгээ битгий анхаарч, битгий сэтгэлд өгшөөрэй. Тайван итгэлтэй байх тоосонд дээд бие чинь дээр үүлээ гүйцэтгээд эргээд холбогдоход бүрэн боломжтой. Гинэ. За Бэла Баярагч хариултаа авсан баха. За Эрдэнэ туул готов асуусан байна. Өглөө оройн сургалт ижил зүйл ярьдаг юм уу гэж байна. Өглөө оройн сургалт яг ижилхэн орно. Өдөрт 2 удаа давтаж орж байгаа. Ягаад гэвэл хүмүүсийнхаа цаг завыг тааруулаад ингээ орж байгаа. Хичээл нь хадгалагддаг учраас шууд одоо Discord бүлгэмд лайв хэлбэрээр ингээ явдаг. Яг ингээд л явдаг гэсэн. Тэгээд ижилхэн учраас та аль нэг цагаа сонгоод ороход болно гэсэн. За орой ангид ормоор ингэнэ болно. Одоо лайв дуусгаар ариун тунгалаг нурав самбуу гэдэг энэ лайв хийж байгаа энэ хаяг руу над руу хувь чат илгээгээрэй. За өөрийгөө гадны хар энергиээс яаж хамгаалах вэ? Айцаа хэрхэн давах вэ гэж байна. За Сарнаа Роуз шинэ хүн юм шиг байна. Дөнгөж сая энерги хамгаалтын тухай маш их ярьсан. Тэгэхээр лайв дуусгаар ахаад үзээрэй. Арай багшаа миний асуулт өгч өгөөч гинэ. За
үлдсэн бах та би бүгдийг уншлаа гэсэн. Анхан шатндаа дахин сурвал би өөрийгөө чадвар өсгөхөд арай хүрээгүй гэж бодож байгаа. Зөвөө хоолой зөв болгож байгаа. Яг зөвөө та ахаад давтан анхан шатнд дахиад нэг суучаарай. Тэгээд давтан сургалт нь 2 сарын турш үргэлж дахиад дуусангууд дахиад шинэ анги эхэлнэ. Тэр үед нь орчихгүй юу? Болно. Та дотроо тэгж бодож байгаа бол яг тэр үгээрээ л явсан таны зөв. Таны тэр дотоод чинь та тэр дотоотойгоо л ярилцж байгаа гэсэн үг шүү дээ энэ чинь. Бид нар ингээл дотоотойгоо ярилцсан ингээл нэг гинт нэг юм цагаан хувцастай хүн гарч ирэл ярина гэж та хэдэн маш тийм хөндөр төсөөлөх хэрэггүй. Зүгээр л тэр нүдэ анаал тэр зөргөлөө дотоод руугаа ч юм уу ингээл төвлөрөхөд тэр мэдрэмжээрээ л та тэр тухайн зүйлийг сонсно гэсэн үг шүү заа. Тэгээ бүгд угаасаа бид нар өөрсдөө ярилцдаг л да. Ярилцж байгаагаа мэдтгүү л байгаа даа болохоос биш. Бүгд тэр чадруу чинь дотроо байгаа шүү заа. За ингээ асуулт дууссан байна лайв дээрх. За. За одоо манай энэ 9 сарын 15-наас эхлээд одоо 3 сургалт зэрэг явагдаж байгаа. За нэгдүгээрх нь нөгөө урд нь явагдчихсэн суур буюу анхан шатны сургалт маань өглөө орой явж байгаа. Тэгтэл одоо 5, 6, 8 сард суусан хүмүүсээс сонгон шалгаруулад цаашаа сурахыг чадваруудаа хөгжүүлэхийг хүссэн хүмүүст бас дунд шатны сургалтуудыг өглөө өдөр орой явуулж байгаа. Тэгтэл энэ өглөө өдөр орой өдрийн анги байна 12 хагасаас одоо эхлэх гэж байгаа. 3 дахь сургалт маань юу вэ гэхээр номоо уншчихсан Discord-оо бүртгүүлсэн хүмүүс маань үнэн мэдлэг танхим гэж байгаа. Нийтийн танхимаас арай өөр энэ ярилцлага хийж байгаа. Тэр танхимд үнгүүгээр бүх багш нар маань өнөөдрөөс ахуулаад мөн одоо YouTube дээр тавьсан их шиг дасгалуудыг урд нь бие таахаар өгөгдсөн байсан бол одоо бүгдээрээ чиглүүлээд удирдаад өнөөдрөөс эхлээд бас явж байгаа шүү. Тэгэхээр тэр үнгүү дасгалдаа нийтэд зориулсан тэр дасгал тасралтгүй явах юм бол заавал энэ бясалгалд суухгүйгээр мөн ухамсар сүнстэйгээ дотоод юутайгаа холбогдох боломжтой. Хамгийн гол нь яг тогтмол цагтаа тогтмол энэ бясалгалаа хөгжмөө сонсоод явах юм бол мөн тийм боломж байгаа шүү гэдгийг давтаад хэлчихье. Тэгээд одоо бүх асуулт хариултанд хариулж дууссан бол 12:30-аас одоо манай гүнзгий шатны маань хичээл эхэлж байгаа учраас энэ удаагийн ярилцлагыг ингээд өндөрлөё. Бүгдөөрэнд нь баярлалаа, талархлаа, гялалаа. Маш их баярлалаа. Би л оршиход баярлалаа. Ухамсар сүнсний хөгжилд ухамсарынхаа тэлэлтийг хийх энэ сонгож авсан энэ зөв замдаа орсон жижиг гэрлүүдэд этрогүрнийг ухамсар сүнсний тэлэлт хөгжилтөд нь бүгдөөрэнд нь амжилт хүсье гэж хэлүүлж байна шүү. За та бүхнийг дараагийн 5 дахь өдрийнхөө ярилцлага хүртэл баяртай, баярлалаа, талархлаа, гялалаа. За цаг болсон учраас дараагийн асуултуудыг 2-3 асуулт үлдсэн байсан. За үүнийг дараагийн 5 дахь өдөр үргэлжлүүлэн хариулъя. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За асуулт хариултандаа оролцсон та бүхэндээ баярлалаа. За амжилт хүсье. За баяртай. За баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй.